талархахад хүний тархинд ямар үйл явдал болдог вэ? Юу болдог вэ гэдэг тал дээр энэ ном дээр бичигдсэн байгаа. За, хоёр чухал зүйл байгаа. Нэгдүгээр төвлөрөх чадвар сайжирдаг, хоёрдугаарт асуудлыг ухамсартайгаар үнэлэх чадвар сайжирдаг гэж байгаа. За, тэгэхээр тухайн нөхцөл байдалд асуудлыг ухамсартайгаар ингээд дүгнэх чадвар гэдэг бол амьдралд маш чухал байдаг. За, энэ дээр хүн амьдралдаа одоо ялангуяа алдаа эндэгдэл гаргасан хүмүүсийн одоо тохиолдлоос судлаад үзэхэд хэсэгхэн хугацаанд асуудлыг дүгнэх чадвар нь унаж буруу дүгнэлт гаргаснаас болсон байдаг гэж байгаа юм. За, тэгэхээр Багсамын зохиолч болохоор зэрэг сэтгэл судлалын ухааны доктор хүн байгаа шүү дээ. Тэгээ өөрөө зөвлөгөө өгдөг. Тэр байгууллага нь болохоор олон зөвлөгч багш нартай юм билээ.